Зэн контентыг үзэж байгаа бүгдээрэнд нь өдрийн мэндийг хүргэе. За яг одоо энэ видео бичиж байхад бол нэлээд гоё нартай бас нэлээд халуун өдөр болж болохоор байна. Тэгээд энэ ямар дугаар вэ гэхээр 30,000 subscriber YouTube channel дээр 30,000 subscriber хүрч байхад би AMA буюу Ask Me Anything цуглуулынхаа 3 дахь нөхөө те хэдүүлээ чинь 3 дахь дугаараа хийнэ гэж би явуулна. Асуултууд цуглуулсан. Гэхдээ тэгээд янз бүрийн ажил төрөлтэй завгүй амжихгүй байсараа байгаад хийж амжаагүй. Одоо тэгээд 40,000 subscriber дээр хийж байна. Тэгээ ер нь бол 40,000 subscriber хүрнэ гэдэг маань өөрөө бас нэлээд том тоо. Яг одоо бид нар шиг юм зөвхөн нэг зорилтод зах зээлээ бариад явдаг. Зөвхөн цахим спорт гэж бариад явж исэн энэ салбартаа бол 40,000 гэдэг бол өөрөө яхаарахгүй их тоо л доо. За тэгээд ямар ч үсэн 40,000 subscriber хүргэсэн хүмүүстээ бүгдээрэнд нь дахин баярлалаа гэж хэлээ. Шууд амжилтын үеэр 40,000 гулаа болсон хэдүүлээ. Гэхдээ энэ AMA-ээр дахиад баярлалаа гэж хэлье. За надад Instagram-аар нэлээд олон асуултууд ирсэн байсан. Тэгээд Instagram-аар ирсэн асуултуудаас ерөнхийдөө би өөрөө харж агаад давхцсан асуултууд болон урд өмнө нь хариулж байгаагүй хүмүүс асууж байгаагүй тиймэрхүү асуултуудыг сонгож аваад өнөөдөр хариулъя гэж бодлоо. За тэгээд яагаад одоо ийм хэртэй гадаа орчинд хийж ингээд тэгэхээр ерөнхийдөө та бүхэнтэй чин сэтгэлээсээ ярилцъя гэж бодлоо. Яг л нөгөө нэг өрөөнд дотроо суугаал ингээд яриад байхгүй илүү тийм агаарт те илүү чөлөөтэй ярилцъя гэсэн үүднээсээ ингээд гадаа гараад ирсэн байна. Хээр сууж байна. Хөдөө сууж байна. Хөдөөл гэж хэлнэ л дээ энэ авч ер нь болвол. За тэгээд асуултууд руугаар эхний асуулт гэр бүл за би энэ асуултуудыг ерөнхийдөө болов сонгочоо тэгээд нэг юм нөгөө цаг үеийн дараалал гэдэг ч юм уу те ер нь хүмүүст хариулахад яг энэ дараалалаар явбал илүү гоё болох байх гэсэн үднээс ингээд хариулаад явж байгаамаа. За эхний асуулт нь гэр бүл хаана сургууль төгссөн багын амьдрал гэх мэт хувийн мэдээллээсээ дургуцахгүй бол хуваалцаач байнга үзэж дэмждэг шүү гэсэн байна. За энэ асуултанд хариулахад мэдээж одоо хүн болгоны надаас асуудаг. Хүн болгон стрим шоуд амжилтаар асуудаг нэг зүйлээр эхлэе гэж бодож байна. Намайг Батбаяр өвгтэй Хатан бол гэдэг. Би одоо 33 настай. Тэгээд 2 хүүхэд эхнэрийн хантаар ам бүл дөрүүлээ Улаанбаатар хотод оршин суудаг ийм хүн байна. За тэгээд Метагийн үүсгэн байгуулагч Метаг үүсгэн байгуулаад одоогоор 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. За тэгээд би өөрөө багтаа бол хаан улд дүүргийн 19 дугаар хороолд өссөн. 19 дугаар хорооллын үйлчлэгийн төвийн ертөнцийн зүгээр зүүн талд нь Саарлын 20 гэж байр байдаг. Тэнд багнасаа өнгөрүүлсэн хөлбөмбөг тоглоал, сакс тоглоал. Ер нь бол тухайн үед нөгөө ухаалаг гар утас гэдэг нь байгаагүй те яг л нөгөө дунд голын далан дээр цас орчхоор далан булаацалдаж тоглодог, өвлийн хүүтэнд гадаа хөлбөмбөг тоглодог, орцонд орж нүдээ боож тоглодог, дүүгий даа гэдэг яг тэр үе чинь болвол миний хүүхэд наснд яг байсан. Тэгээд тийм үед ч гэсэн би өөрөө өссөндөө бас маш их баяртай байдаг. Тэгээд 18 дугаар сургууль сурдаг байсан би. Гадаад хэлний гүн зөрүүлсэн 18 дугаар сургууль гэж хаан улд дүүргийн 19 дугаар хороолд байдаг. Тэгээд тэнд сурж агаад 10 жилээ төгсөөд Малайзад суралцахаар явж байсан. Малайзад 2 жил суралцаад тэнцэнээсээ дамжаад Америкт 3 жил суралцаад бакалаврын зэрэгээ Америкт би хамгаалж ирсэн. Би өөрөө бизнесийн удирдлага за тэрэн дотор яг мэргэжсэн гэдэг юм бол маркетинг менежмент гэсэн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Хүмүүс ерөнхийдөө асуугаад байдаг л да. Яагаад IT-ийн мэргэжилтэй юм уу, технологийн мэргэжилтэй юм уу гэдэг. Надад IT-ийн мэргэжил, технологийн мэргэжил ерөөсөй байхгүй. Гэхдээ би өөрөө 10 жил байхдаа яг нөгөө персонал компьютер буюу PC яг Монголын зах зээлд хэрэглээний түвшинд нэвтэрж байхад яг би өөрөө 10 жилийн хүүхэд байсан. Тэгээд яг тухайн цаг үеэс эхлээл ер нь бол за PC-нд нэлээд сонирхолтой болоод тэрэн дээр тоглоом тоглодог, програм оролддог. За софтвер, гейм гэхээсээ илүүтэйгээр бас яг нөгөө хардвер талын гэдэг ч юм уу те PC-гээ маш хийвддэг, ухдаг, түнхдэг ерөөсөө тийм л байсан. Миний бага нас бол ерөөсөө миний өрөөнд дотор байгаа компьютер би ингээл бөөрөөр нь задлцсан, хамаг кабелуудыг гаргаад тавьсан. Хитэн аптеркнууд хажууд нь өөрөө тавьсан. Яг нэг тийм байдалтай л байдаг байсан. Тэгээд намайг айгүйх компьютераа ингээл ухаж түнхэж оролддог учраас манай аав надад уртаа нэг юм нөгөө соронцтой аптерк байдаг шүү дээ. Одоо тухайн үед бол тэр бол нэг олддог байсан. Тим аптерк авч өгчээсэн. Би тэгэл тим аптерк харж л ямар гоё аптерк вэ. Нөгөө хитэн хаарднуудаа салгаж түнхлээс бөө юм болдог байсан. Тэгээд тэр үеэс ерөнхийдөө бол компьютерт нэлээд сонирхолтой. За тэгээд бас нөгөө 3ds Max гэж одоо моделийн програм байдаг. Тэрэн дээр бас айгүйх юм оролддог, зурдаг, Photoshop айгүйх оролддог гэдэг ч юм уу те. Тиймэрхүү зүйлийг бол их хэрэглэдэг. Яг миний зүгээр хобби л байсан л да.
За тэгээд Америкт сургууль төгсч Америкт байхдаа би нэг бас урд нь ярьж байсан. Америкт байхдаа би өөрөө бас хагас мэргэжлийн төвшөнд CS Counter Strike тоглодог байсан тухайн үед 1.6. За Америкт байхдаа бол 2007 онд 5 Монгол өөрөөсөө гадна 4 Монгол залуутай нийлээд Монголз гэдэг баг одоо онлайнаар үүсгэн байгуулагдсан. Тэрэнд нь ороод Америкийн яг онлайн лигийн тэмцээнүүдэд оролцдог байсан. За тэгээд тэрнийхээ дараа нь Монголз гэдэг багтайгаа ерөнхийдөө бол нэг үйлрлийн турш явчаа дараа нь United Mongols гэж илүү хүчрхэг одоо бүрэлдэхүүнээр баг босгоод тухайн үед манай багт гэх юм бол би Amazon, Patriot, Exile, Massacre, Onito Click гэсэн. За тэгээд Xerox, Razor гэх мэт ерөнхийдөө тоглогч нар байдаг байсан л та. Тэгээд би тэгэхэд бас тухайн үед чамгүй амжилтыг үзүүлээд Америкийн одоо яг централ бүс гэж төвийн бүсийн онлайн лигийн тэмцээнд аврагын одоо тэтмийг авч бас нэлээд амжилт үзүүлж исэн. Яг тэгээ тэр тухайн үеэс хойш ерөнхийдөө бол сургуулаа төгсөөд 2009 онд сургуулаа төгсч Монголд ирээд яг тийм нөгөө онлайн платформ, онлайн лигийн ийм юмыг Монголд нээх юмсан, ажиллуулах юмсан гэдэг нэг гоё хүсэлтэй байсан л та. Тэгээд яг тухайн үед бол дид бүтцэн өөрөө Монголд хөгжөөгүй байсан. Яагаад тэгэхээр яг 2009 онд намайг ирж байхад 2008, 9 онд намайг ирж байхад бол өрхийн интернет гэж юм барагтай бол байхгүй. За Ajax тухайн үед өрхүүдээр нэлээд орцсон байсан. Яг одоогийн IPTV өндөр хурдны интернет гэдэг юм бол огт байхгүй байсан учраас энэ боломж бол байхгүй. Тэгээд ерөнхийдөө яг нөгөө ийм юм байгуулна гэдэг хүсэл мөрөөдлөө дотроо хадгалаад өөр одоо бизнесийн байгууллагуудаар ажиллаж гисэн. Би анх сургуулаа төгсч ирээд Unitel-д ажиллаж байсан. 2009 онд би Unitel Group-д орж исэн. Дараа нь би Wagner Аз за тэгээ Монгол IT гэх мэт компаниудад ерөнхийдөө бол ажиллаж байгаад 2017 онд ерөнхийдөө бол 2016 онд за одоо ерөөсөө яг энэ өөрийнхөө төр анх боддог байсан энэ юмаа л эхлүүл яг хайртай дуртай юмаа хийж өөрийн бизнесийг эхлүүлье гэсэн хүсэл зорилготойгоор 16 онд бизнесээ байгуулад гэрчлэгээгээ аваад тэгээд 2017 оны ерөнхийдөө 2 сард яг албан ёсоор Meta бол үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэгээ одоо болтол нийтдээ 2017 оны 2 сар гэдэг чинь 3 жил гаруй хугацаанд ерөнхийдөө бол явцсан. За би өөрөө дүгнэхтэй бол Meta-г бол 3 жилийн хугацаанд баггүй зүйлийг хийсэн байх гэж боддог. За бид нэр Монголын хамгийн анхны олон улсын сонгуульчлах тэмцээний эрхийг нь авч Монголд зохион байгуулдаг болсон Extremeland 3 жилийн турш Монгол тамирчтай гадагшаа явуулсан. Бүгдээрээ мэдж байгаа бах. За тэгээд дээрээс нь бас бид нэр өнгөрсөн жил Alibaba-тай 3 жилийн гэрээ байгуулад Монголоос баг тамирчдыг WESG-ийн тэмцээнд рүү явуулах эрхийг авсан. За өнгөрсөн жил бас бид нэр Faceit-ийг албан ёсоор Монгол нэвтрүүлж орж ирсэн. Faceit-ийг Verified channel-аар албан ёсоор нэвтрүүлсэн яг verified статустайгаар оруулсан манай 2 дахь Аз TV-ийн 2 дахь одоо байгууллага нь. Эхнийх нь бол CS:GO TV гэж байдаг үздэг хүмүүс бол мэддэг баг. Тэр бол бүтэн Азийг хамарсан. 2 дахь нь манайх ер нь бол Meta гэж орж ирж байгаа. Тэгэхээр би тэгэхэд бас яг энэ Аз TV-дээ ямар амар нөлөөлөх хүчтэй байж чадж байна. Монголын e-спортыг монголчууд нь өөрсдөө тоохгүй байхад ерөнхийдөө гадаадын байгууллагууд нь ямар амар тоож байгааг дэлхийн одоо шилдэг 15 сая хэрэглэгчтэй энэ өөрөө номер 1 платформ байна. Монголыг ингэж сонирхоод ингэж орж ичин гэдэг бол өөрөө бас нэлээд гайхмаар ийм зөвлөлтэй. За тэгээд иймэрхүү байдалтайгаар ерөнхийдөө бол явсараа байгаад одоо Meta-г үүсгэн байгуулсан байна. Миний мэргэжил хийдгээр бизнес ч гэсэн би өөрөө яг цэвэр одоо хайртай дуртай зүйлээ хийгээд энийгээ бизнес болгоод явж байгаа ийм хүн байна. Танилцахад таатай байна. За хоёр дахь асуулт. За хоёр дахь асуултаа би ерөнхийдөө бол сайн хариулсан байна л да. Яагаад анх Meta-г үүсгэн байгуулах санаа хүсэл төрсөн бэ гэсэн би түрүүстэй. Америкт ерөнхийдөө бол ийм юм байгуулагдаад байхад яагаад Монгол байхгүй байгаа юм бэ гэдэг зорилготойгоор ерөнхийдөө бол үүсгэн байгуулж ирсэн. Тэгээд ерөн зүгээр Meta-гийн одоо үүсгэн байгуулсан гол шалтгаан гэдэг юм бол ерөөсөө л Монголын цахим спорт гэдэг юм өөрөө Монголд төдийлөн чинээ гой хөгжөөгөө гадаадын барууны зүүн өмнөд Аз орнууд шигээ тэгж гоё хөгжөөгөө Япон Солонгост хөгжсөн шигээ тэгж гоё хөгжөөгөө тэгвэл Монголд ягаад тэр нь байж болохгүй гэдэг үүднээс анх одоо тэр хамгийн анх платформ оруулахаас л тэр үйл ажиллагаа эхэлжсэн. Одоо илүү бас контент руугаа ороод явцсан. За би энэ талаар бас дараагийн асуултууд дээр энэ талаар хүндсэн байх шиг байсан. Тэрүүгээр нь бас яриад явъя. За дараагийн асуулт нь Meta-гаас гадна өөр бизнес ажил төрөл байгаа юу гэсэн байна. За би манайх ерөнхийдөө бол гэр бүлийн бизнес эрхэлдэг ийм одоо гэр бүл. Тэгээд манай гэр бүлийн бизнес гэдэг юм бол бас нэлээд олон жил явцсан, 20 гаруй жил явцсан. Би гэхдээ өөрөө бол яг гэр бүлийн бизнестэй бол орхоо
болоод бас удаж байна. Ер нь яг 100% орж исэн тохиолдол байхгүй. Өөр бизнесийн байгууллагуудад ажилладаг, гадагшаа явдаг, сурдаг байсан учраас гэр бүлийн бизнестэй ордог. Гэхдээ мэдээж гэр бүлийн бизнес гэдэг утгаараа өдөр тутмын үйл ажиллагаанд нь бас тодорхой хэмжээнд оролцоод явдаг. Хотод байгаа янз бүрийн юмныг зохицуулах гэдэг ч юм уу. Яг одоогийн байдлаар Метаг үүсгэн байгуулснаас хойш гэх юм бол миний оролцоо бол эрс багассан. Яг одоо бол яг зүгээр 100% Метаар бол илүү анхаардаг. Нэг юм үг гэдэг чтэй бизнесийн номнууд ч гэсэн одоо нэг сургамж төгөлөг гэдэг ч юм уу нэг юмдад л байгаад байдаг. Бүх өндгөө нэг сагсанд битгий хий гэж нэг үг гэдэг чтэй. Би тэрийг өөрөө бас айгүй их боддог. Яг ингээл бүхэл бүтэн одоо манай ах одоо манай гэр бүлийн гэдэг ч юм уу манай гэр бүлийн гишүүд бүгдээрээ нэг тийм бизнесийн харьяалалтай болцсон, хамааралтай болцсон. Ийм байх нь өөрөө бол бас нэлээд эрсдэлтэй. Тийм учраас арай өөр зүйл рүү ороод үзье. Би арай өөр зах зээл рүү ороод үзье. Тэрэн дотор би өөрийнхөө сонирхдаг зүйл рүү ороод үзье гэсэн утгаараа Мета гэдгийг үүсгэн байгуулсан. Тэгээд одоо энэ дээр ерөнхийдөө явдаг. Тэгэхээр яг зүгээр эцсийн дүндээ хариулахад бол Метагаас өөр одоо миний оролцоотой байдаг бизнесийн байгууллага эрхэлдэг зүйл гэх юм бол одоогийн байдлаар бол байхгүй. Ийм байна. За дараагийн асуулт ингээд гэсэн чинь Метатай холбогдолтой. Метагийн сарын орлого ажилчдын цалин хэдтэй байдаг вэ гэсэн. Энэ асуултыг маш ихээр асууж байгаа харагддаг л да. За хэвчлэн нөгөө 10 жилийн хүүхдүүд гэдэг ч юм уу те. Ерөнхийдөө ийм бизнес яаж яваад байна гэдэг талаараа бас үнэхээр яг юм нөгөө e-спортын те PC тоглоомын ийм бизнес эрхлээд мөнгө олоод яваад байгаа мó гэдэг талаар бас хүмүүс сонирхоод байх шиг байлаа. Зүгээр одоо шууд нээлттэй ярэ те. Нуулгүй хэлий. Яг одоогийн байдлаар Мета болвол ашигтай ажиллаад одоо нөгөө байнга мөнгөн төгрөг одоо их хэмжээгээр оруулж ирдэг ч юм орлоготой ажиллаад байгаа зүйл бол яг үндэ бол байхгүй. Одоо Монголд e-спорт гэдэг юм маань хөгжил нь ямар байгаа вэ? Надаар хэлүүлтгүй бүгдээрээ мэдчихэж байгаа. Ийшээ ордог бизнесийн байгууллагууд нь маш цөөхөн. Бизнесийн байгууллагууд орж байгаа ч гэсэн яг зарцуулж байгаа мөнгөн дүн нь бас нэлээд бага. За хэрвээ хүчтэй их мөнгөн дүнгээр орж ирэх юм бол дараа нь тогтмол тэр мөнгө нь орж ирэх магадлал нь ерөнхийдөө бол бага байдаг. Тэгээд одоогийн байдлаар яг Мета дээр орж байгаа янз бүрийн өдөр тутмын зардал гэдэг зүйл болвол мэдээж тодорхой хэмжээгээр Мета бас огт орлогогүй ажилладаг газар бол биш л те. Тодорхой хэмжээгээр янз бүрийн гэрээтэй ажлууд орж ирнэ, гаднаас ажил орж ирнэ, гадаадын байгууллагуудаас, тэмцээн зохион байгуулагчдаас гэдэг ч юм уу те. Тэгээд дээрээс нэмэх нь манай контентууд ерөнхийдөө бас тодорхой хэмжээнд одоо орлого олдог болсон. Гэхдээ тэгж амар их мөнгөн дүн оруулаад одоо намайг те зөвхөн одоо би өөрийнхөө жишээн дээр чинь намайг тэжээх хэмжээнд бол тийм одоогийн байдлаар бол арай болоогүй байгаа юм л та. Гэхдээ яг одоо Метагийн офисын нөгөө нэг төвөр гээл би нэг видео хийжсэн. Тэрэн дотор бүрдсэн бүх юмнуудыг ерөнхийдөө бол Мета өөрөө босгосон. Би тэрэн дээр өөрийн хувийн мөнгнөөсөө гэдэг ч юм уу тийм зүйлээр бол нэг тэгж ороогүй. За орсон байж магадгүй. Орсон болоод би бол нэг 15%, 10-аас 15%-тай л би ерөнхийдөө бол орсон байгаа. Бусад бүх зүйл одоо нөгөө сервер манай ажил дээр байдаг компьютерүүд, за одоо нөгөө контент хийхэд ашиглагддаг камер, гэрэл гэх мэттэй тэр мэт зүйлсүүдийг ерөнхийдөө бол нөгөө одоо 3 жилийн хугацаанд бид нэр хийсэн ажлын үр дүн гэх юм уу одоо тэднээс орж ирсэн орлогоороо болвол тэрийг одоо худалдаж авсан байдаг. Миний хувьд гэх юм бол орж ирж байгаа орлогыг би айл болох өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулаад байхгүй буцаагаад Метагийн ирээдүйн үйл ажиллагаар нь гэх мэт зүйлс рүү хөрөнгө оруулалт хийдэг учраас тиймэрхүү одоо контентын, зураг авалтын, эсвэл компьютерийн гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл рүү буцаагаад ингээд оруулаад байдаг. За тэгээд нөгөө цалин гэж ярьж байгаа. Би өөрөө цалин бол ерөөсөө огт авдаггүй. За харин манай одоо Метагийн гээд ярингууд манай Meta Family гэж бид нэр ярьдаг те. Манай Polaris, Blossom, Crocs гэсэн 3 гишүүн байдаг. Бид нар ерөнхийдөө одоогийн байдлаар бол дөрүлээ байгаа. Тэгээд энэ 3 залуу маань ч гэсэн надаас огт цалин авдаггүй. Юуг нь нөх те. Яагаад энэ 3 залуу цалин авахгүй мөртлөө надтай хамт байгаад байгаа юм бэ гэж хүмүүс асууж иж магадгүй, гайхаж иж магадгүй. Яагаад гэвэл энэ 3 залуу хийх дуртай, өөртөө бас энэ e-спортод хайртай, өөртөө хийж байгаа юмдаа дуртай байдаг учраас надтай нэг гэр бүл болоод одоо хүртэл ингээд явж байгаа. За тэгээд энэ яг цаг мөчийг ашиглаад би бас Polaris, Blossom, Crocs-ийн гуравтаа маш их баярлж авдаг бас хэлхэн зүйтэй. Яг тэгэл нөгөө байнгын одоо халамж тэтэмж цалин тэ өгөөдөө чаддгүй ч гэсэн ерөнхийдөө байнга надтай байгаал Метагийнхаа үйл ажиллагаанд байнга оролцоод контентуудаа хамт хийгээл тэмцээнүүдэд хамт зохион байгуулцал явдагт нь бол үнэхээр их маш их баярлдаг. За тэгээд манай гурван үеч гэсэн ерөнхийдөө бол байнгын офис дээрээ хурж ирээл яг нөгөө ингээл бүтэн цагийн ажил чиг ерөөсөө бол байгаад байдгүй. Би өөрөө бол бүтэн цагаар байдаг. Манай гурав бол ихэвчлэн одоо
зайнаас те интернетээс одоо ч дэд бүтэц хөгжсөн учраас өндөр урдны интернет байгаа учраас гэрээсээ л ерөнхийдөө бол ажиллаа хийдэг. Фейситэй гэрээсээ хянцгаачдаг, контентуудаа гэрээсээ хийчдэг. Тэмцээн зохион байгууллаа гэхэд ерөөсөө л ихэвчлэн гэрээсээ за томоохон тэмцээнүүд Extreme Slam, WSG гэх мэт тэмцээнүүдээр бид нэр ерөнхийдөө бол офс дээрээ цугларна, зохион байгуулж байгаа газраа хамтдаа очино. За мэдээж оролцож исэн баг тамирчид бол бид нар гуруулаа нэг цамцаан өмсцэн хэлхэлдэл алхаад байдгийг ерөнхийдөө бол харсан баг те. Тэгээ иймэрхүү байдлаар бид нэр ажилладаг. За гэхдээ би энд нэг зүйлийг болвол амлж би бас итгэлтэй байгаад л да. Яг одоогийн байдлаар Метагийнхан тогтмол орлого байхгүй, за одоо ашигтай ажиллаж чаддгүй ч гэсэн яг үүндээ болвол энэ удахгүй 180 градус өөрчлөгдөн гэж би болвол өөрчлөгдөн гэдэгт итгэлтэй байдаг. Намайг байтугай манай нөгөө гурав. За тэгээд манай нөгөө гурав дээр нэмэгдээд ирээдүйд Meta Family-д хэн орж ирэх юм те. Тэр хүмүүст бүгдэнд нь сарын тогтмол цалинтай байдаг, орлоготой байлгадаг. Ийм хэмжээнд хүрнэ гэдэгт бол би итгэлтэй байдаг. Энд бол мэдээж цаг хугацаа хэрэгтэй. Ямарваа нэгэн стартап бизнес, ямарваа нэгэн бизнесийг ажиллуулж хахад тэр дороо хөрөнгө нэргээл ашигтай шууд болоод ирнэ гэдэг бол байдаггүй. Цаг хугацаа хэрэгтэй байдаг. Хамгийн гол нь тууштай хийж байгаа юмдаа өөрөө хайртай сэтгэлээсээ гаргаж тууштай явах юм бол цаг хугацаа бол харуулна гэдэгт би чин сэтгэлээсээ итгэдэг учраас одоо болтол ингэж явж байгаа цаашаа явсаарч байх болно. Тэгээд ер нь бол яг Meta гэдэг энэ брэнд, e-спортын брэндийг бол цааш нь нэлээд явуулна гэсэн зорилготой, бодолтой, бат итгэлтэй байгаа да. За дараагийн асуулт Монголын e-спортыг өндөр түвшинд авчирхаар болвол Meta Family-д юу хэрэгтэй гэж бодож байна гэж. За Meta Family-д юу хэрэгтэй вэ гэхээсээ илүүтэйгээр Монголын энэ нөгөө нэг цахим спортын дэд бүтц гэж юм байдаг шүү дээ. Спонсор, бизнесийн байгууллагууд, медиа одоо юу гэдэг чинь те. Энэ зүйлс маань яг ингээд цогцоороо ажиллаж иж ерөнхийдөө бол Монголын цахим спорт хөгжил авчирна гэж бодож байна л да. За энэ дээр би нэг зүйлийг ярмаар байгаа. Цахим спортын хөгжил ерөөсөө дээшлэхгүй байгаад байна, төр засгийн дэмжихгүй байгаад байна гэж залуучууд аягүй их яриад байдаг те. Яг үүндээ төр засгаар бид нэр яах юм бэ? Над огт хэрэггүй юм санагддаг байхгүй. Үнэхээр тэгж амар дарамтлал хаагаал нөгөө баг тамирчдын тоглоулахгүй тэгж байхгүй болвол яах юм бэ? Өөрсдөө хийж чадж байгаа юм дээр бид нэр өөрсдөө хийж чадж байгаа байхгүй. Одоо 2016 онд Монголынхаа Азийн авраг авсан. 2020 онд сая Тайгерийнхан Азийн авраг авсан. Энэ дээр төрийн оролцоо юу байсан юм бэ? Огт байгаагүй шүү дээ. Бид нар төрийн дэмжлэггүйгээр бусад бизнесийн байгууллагын яг үндэ бол яг тийм шүү. Бусад бизнесийн байгууллагын дэмжлэггүйгээр бид нар Азийн авраг болоод Монголын одоо 3.3 сая хүрсэн нь яасан те. 3 сая гаруй хүн амтай ийм улс маань тэр бумаар тоологдох тэр хүмүүсийн одоо дээр нь гараад штэ цахим спортын амжилтаараа. Тэгэхээр заавал тэр төр зэсгийг харалгүйгээр бид нар өөрсдөө л гоё сэтгэлээсээ бид нар өөрсдөө хийж чаддаг болдог тэр зүйлээрээ л ороод явах юм бол тэгээл амжилтыг бол үзүүлж чадчих штэ. Бид нар өөрсдөө харуулж чадчих штэ. Мета гэхэд бид нар одоо заавал төр зэсгээс ингэж харалгүйгээр бид нар албан ёсны тэмцээнийхээ шууд дамжуултыг нь авчиж гин ямар нэгэн телевиз одоо бизнесийн байгууллагыг харалгүйгээр шууд дамжуулалтаа асуудалгүй хийгээд явуулаад сүүлийн Азийн авраг гэхэд бид нар 6.9 мянган тэ 6900 хүнийг нэгэн зэрэг үзүүлээд алийн болгон Монголын лайв дээр гарч ирээд байдгүй тэр тоог бид нар бас авч чадлаа шүү дээ. Тэгэхээр төр засаг гэхээсээ илүүтэйгээр бид нар өөрсдөө л ерөнхийдөө болвол тууштай хийж чадах, ерөөсөө чаддагаараа л тэ бие биендээ тусдсан болол ингээд яваад ах юм бол одоо Монголын PC тоглоомын төвүүд байгаа тэ. Одоо томоохон гэдэг юм бол мэдээж Love байна, Hype байна. За одоо ч нөгөө нэг сүүлд гарч иж байгаа нэлээд гоё тоглоомын газрууд ерөнхийдөө бол байгаад байна л. Тэгээ энэ тоглоомын газрууд ч гэсэн одоо манай зүгээсгээл те тэмцээн зохион байгуулъя гэхэд бид нэр ийм байдлаар нь туслаад ингэж болно. Одоо яг ердийн үйлчлэгээний тарифаасаа бид нэр ийм хямдралтайгаар үйлчлээд өгнө гэдэг ч юм уу. Лофийнхан бол одоо чинь манай WSG-ийн тэмцээнийг бол үнгүү зохион байгуулж өгч байсан. Би бол тэрэнд маш их байлаа. Тэгээд өөртөө байгаа боломж бололцоо чаддагаараа ингэж бие биендээ туслаад яваад байхад бол хөгжүүлж чадж штэ хэдүүлээ яг үндэ болвол те төр засаг юу юм бэ юм ч хийгээгүй штэ энэ дээр бол заавал тэгээл нэг та нар юм хийхгүй байх гэж хэдүүлээ ингээд авах ямар шаардлага байхгүй гэж би бодож байгаа. За бизнесийн байгууллагууд мэдээж ороод ирвэл маш сайн. За сүүлийн үед ихтэй бизнесийн байгууллагууд бол ордог болж байна л да. Манай одоо цахим спортын мэрэгжлийн статустай явж байгаа багууд дээр бол спонсор байгууллагаар ороод ирдэг Skytel, Mobicom одоо D13 дээр хит хитэн ийм брэндүүд явж байгаа шүү дээ компаниуд явж байгаа. Тэгэхээр энэ өөрөө бас нэлээд сайн болж байна. Тэгээд явандаа гэх юм бол
эдний оролцоо маань бүр илүү түлхүү оролцдог, илүү өргөн хүрээгээр оролцдог ийм болоосоо гэж би бол хүсэж байгаа. Яахаарахгүй захим спорт гэдэг нь өөрөө урсгал зардал үүсдэг учраас энэ дээр нь хөрөнгө оруулалт хэрэгтэй байдаг. Харин эргүүлээд бид нар өөрсдөө тухайн байгууллагуудаа ямар бенефитийг, ямар боломж болцоо гаргаж өгөх вэ гэдгийг л хэдүүлээ илүү бас бодоод явах юм бол болохгүй юм байхгүй гэж бодож байна. За дараагийн асуулт, энэ асуултыг би хамгийн сүүлийн асуулт болгоё гэж бодож байна. Энэ асуулт өөрөө бас надад ч гэсэн нэлээд сонирхолтой санагдсан. За асуулт нь юу гэж ингээд тэгэхээр хүмүүсийн асуудаг асуултаас арай өөрийг асууя гэж бодлоо. Ер нь одоо мэдээж цаашдаа бас явнаа. Тэгээд өөрийн ирээдүгээ ямар байх болоо гэж бодож байна. Мэдээж жоохон хүүхдтэй гэр бүлээ тэжээн гих мэдгэж. За энэ асуулт өөрөө надад нэлээд таалагдсан. За учир нь гэвэл мэдээж ямарваа нэгэн бизнесийг эхлүүлж байгаа, ямарваа нэгэн одоо хувийн юм эрхэлж байгаа хүмүүс бол нэг ирээдүйн хэтийн зорилго гэж байдаг. За одоо нөгөө бизнесийн хэлээрээ сургагчин дээр mission, vision гэж явдаг шүү дээ. Short term goal, long term goal ирээдүйн зорилго чи юу юм бэ? Богино хугацааны, уртын хугацааны хэтийн зорилго чинь юу юм бэ гэдэг нэг тийм юмнууд байдаг л та. Тэгээд 2016 онд би одоо Метаг үүсгэн байгуулах яг ийм бизнес санаагаа болоод явж исэн яг тэр одоо нөгөө том зураг те. За ирээдүйд ерөнхийдөө Метагийн үйл ажиллагаа болвол яг л цахим спорт дотроо ийм юм хийдэг, ийм болох байх та гэсэн нэг тийм бодол маань 3 жилийн хугацаанд өнгөрөхөд өөрчлөгдсөн байгаад байгаа байхгүй юу? Би энийг бол илүү зөв гэж бодож байгаа. Тухайн үед би өөрөө яг за одоо хэдийгээр өөрөө тоглодог, сонирхдаг байсан ч гэсэн яг тогоон дотор нь орж чанагдаж үзээгүй e-спортынхоо. Тэгээд бас гадаадад ямар байдیں۔ Гадаадын тэмцээн уралдаануудад юу гэдэг, гадаадад захим спорт нь ер нь ямар байдалтай хөгжөөд гол түлхүүр тэр хөгжлийн тулгуур болж байгаа зүйлс нь юу байгаа юм бэ гэдгийг би тухайн үед өөрөө бас хараагүй байсан байгаа даа. За тэгээд хамгийн анхны олон улсын тэмцээний зохион байгуулад бүгдээрээ мэдж байгаа би Extreme Slide-ийн Шанхайгийн тэмцээн рүү манайх VIP уралгаар байнга очдог, медиагаар очдог. За тэгээд дээрээс нь бас нөгөө Alibaba-гийн тэмцээн WSG рүү бас явж исэн. Тэгээд бас ер нь гадаадын нэлээд олон танилуудтай, бизнесийн хамтрагч нартай болоод ирж байна л да. Тэгээд очих болгондоо би ерөнхийдөө бол бас айл болох суралцахыг хичээдэг. За яг одоо тэр газрын одоо зүүн өмнөд Азийн гэдэг ч юм уу те. Одоо тэр яг тэр том тэмцээн уралдаанд ирж байгаа хүмүүс зохион байгуулагч чинь бол захим спортод тэр орондоо нэлээд өндөр хөгжсөн, маш их мөнгө эргэлддэг болсон ийм зах зээлээс ирж байгаа хүмүүс яг үндэ бол миний хувьд нэг тодорхой хэмжээнд ирээдүгээс ирсэн хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгэл тэр хүмүүстэй ярилцаал суугаал нөхөрлөөл найз нөхөд бол ингээд явж хахад ерөнхийдөө яг нөгөө захим спортын тэр одоо яг тэр экосистем гэдэг юм бүрдчихийж ерөнхийдөө бол энэ өөрөө юу мэн явнаа. Одоо хөгжлөмийн цаашаа явна гэж. За энэ дээр мэдээж юу вэ гэхээр тэмцээн зохион байгуулагч, баг тамирчид, спонсор бизнесийн байгууллагууд, медиа гэдэг нэг юм оролцоотой юмнууд явж байгаа. За тэгээ game developer гэж зарим дээр нь бичсэн байдаг. Тэгээд тухайн үедээ 2017 онд бид нэр ерөнхийдөө бол цэвэр нөгөө тэмцээн зохион байгуулагчийн үүргийг гүйцэтгэдэг байсан байхгүй. Одоо яг тухайн үедээ бол бид нэр энэтхэгийн Sovstrong гэдэг платформтой гэрээ байгуулсан Монголд тэмцээн зохион байгуулалт явьжсэн. Бидний дотоодын үйл ажиллагаа ч гэсэн Монголын PC тоглоомын газрууд, бизнесийн байгууллагуудад бид нэр тэмцээн зохион байгуулна гэдэг одоо нэг юм юг өгдөг. Мессежийг өгдөг, саналуудыг барьдаг байсан байхгүй. Тэгэл Mountain Dew-ийн тэмцээний зохион байгуулалт явьжстэй бүгдээ мэдчихэж байгаа. Одоо 3 жилийн хугацаа өнгөрөхөд зайлшгүй заавал байх ёстой нэг юм бид нэр орхиод байсан юм байна. Ерөнхийдөө энэ рүү бол 2018 оны сүүлээс нэлийн төлхөө орчихсон. Энэ нүрээ юу гэдэг тэр медиа. Бид нар нэх гоё тэмцээн зохион байгуулад, нэх гоё юм хийгээд яг үүндээ тэрийг олон нийтэд хүргэж чадахгүй байх юм бол ямар хэрэг байгаа юм бэ те. Яг л тэр нэг 64 баг ордог, 128 баг ордог. Тэр нэг хэдэн зуун залуучууд дундаа бужигнаал өнгөрчдөг. Бусдаар бид нэр өөр юм харуулж чадахгүй байна штэ. Тэгээ энэ утгаараа тэгвэл бид нэр энэ контент медиа гэдгийг барьж аваад олон нийтэд таниулъя, сурчлаа. Ийм гоё юм болдсон шүү гэдгийг нь харъя. Энэ залуусыг алдаршуулъя. Тэ? Одоо яг энэ Монголзын, Tiger-ийн, одоо D13-ийн 29-эр буюу одоо Checkmate-ийн, Amir Gaming өөр юу гэдэг яг энэ бүр сэтгэл зүрхэд зориулаад явж байгаа. Одоо Dota-гаар ярихад гэхэд манай Нарманд Хаастла, IMG гэл Санке Арука гэл манай залуучууд байдаг шүү дээ. Энэ залуучууд ямар юмыг даван туулаад хаана очиод яаж тэмцээнд оролцож байгаа юм бэ гэдгийг харуулъя гэдэг зорилготоор хамгийн түрүүнд бид нэр влог хийж эхэлсэн. Бүгдээрээ үзсэн баг тэ. Шанхайгийн влог, Чонгчиний хятадын влог гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар хийжсэн. Тэгээд дээрээс нэмэх нь энэ залуучуудыгаа олон нийтэд танилцуулах зорилготой контентууд хийж гисэн. After movie хийдэг, player setup хийдэг, ярилцлага хийдэг, тэ freestyle talk show хийдэг гэдэг ч юм. Тэгээд энэ зүйлийг хийх нь хамгийн номер 1 юм байна гэдгийг би бол одоогийн байдлаар миний бодол бол тийм болсон байгаа даа л да, арай өөрчлөгдсөн. За тэгэхээр цаашдаа ерөнхийдөө юу хийж болох вэ гэхээр Meta
илүү контент руугаа чиглэсэн үйл ажиллагааг болвол түлхүү барьж аавна. Магадгүй 60-70%-тай. За бусад хувь нь гэх юм бол мэдээж нөгөө тэмцээн зохион байгуулалт, Faceit платформ, за тэгээд нөгөө гадаадын тэмцээн уралдаануудаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулдаг гэдэг ч юм уу те. Энэ бүгдийгээ дагаад бас контент нь яваад байдаг гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Ийм байдлаар хэлж байгаа. За тэгээд нөгөө саяны асуултанд эцсийн дүндээ хариулахад ирээдүйд Метаг юу гэж хардаг вэ? Ер нь зорилго нь юу вэ гэдэг чинь. Ерөөсөө л Монголын e-спорт гээл монголч хүн ярьсан, гадаадч хүн ярьсан Мета гэдэг нэр ерөөсөө чихэнд нь уяатай байдаг байгаасай л гэж би бол хүсдэг. Мета нь өөрөө цахим спортынхоо яг тэр суурь нь байж чаддаг, бүх юмыг хийж чаддаг, тоглогч багуудынхаа төлөө янз бүрийн үйл ажиллагаагаа зогсолтгүй явуулж чаддаг гэдэг ийм байгууллага байгаасай гэсэн зорилготой. За мэдээж тэгээд тэрэн дотроо болвол одоо тэмцээнээ маш гоё өндөр түвшинд гоё зохион байгуулад баг тамирчтай явуулдаг. Хамгийн гол нь гоё чанартай контентуудаа хийгээд үзэгч түмэндээ хүргэждэг гэдэг ч юм уу те. Яг л e-спорт дотроо. За зөвхөн одоо тэгээд 2020 оноос эхлээд та бүхэн анзаарсан TechMake гэдэг сурвалж гаргаад ирсэн байгаа. E-спорт гэдэг одоо энэ нөгөө нэг сегментээр зорилттой зах зээлээр явж байхад 2 жилийн хугацаанд манай YouTube channel 35 мянган хэрэглэгчдээр чүтэй хатаа хүрсэн те. Бүгдээрээ мэдчих. Зарим хүмүүс орж ирээд комент бичиж гаргадаад байдаг байхгүй юу? Ийм гоё чанартай контент хийчихэд, ийм гоё юм хийчихэд яагаад 30 хэдхэн мянган сабскрайбертэй явж байгаа юм бэ? Арай л under rated те, арай л бага байгаад байгаа юм шүү гэж ярьдаг. Би тэрнтэй өөрөө болвол яг зүгээр өмөрж байгаа биш, би бол санал нийлтгэл дээ энэ дээр. Аль болох Метагийн хийж байгаа контент болвол тоон дээр анхаарсахаас илүүтэйгээр чанарн дээр анхаардаг. Quality over quantity гэж хэдүүл ярьдаг шүү дээ. Ирүүхээ яах гээд байна. За тэгээд яг одоо зүгээр Метагийн контентуудыг ороод харах юм бол бусад контент YouTube дээр контент хийж байгаа залуучуудтай би харьцуулах нь би өөрөө л гэж бодож байгаа шүү. Би буруу бодож магадгүй. Өөрийнхөө хитрхи өвлгөж хийж магадгүй. Илүү чанартай контент хийж байгаа болов уу гэж би бол боддог. Би тэр чанартай контент хийх тал руугаа би өөрөө бас маш их хэрэгжижэдэг. Аль болох нэг контент дээр цаг маш их зарцуулдаг. Хурдхан шиг аплод хийхээс илүүтэйгээр тэрийг юун дээр нь гоёх уу, яаж чимгэлэх үү гэдэг талаас нь илүү анхаардаг. Тэгэхээр яг энэ мэн өөрөө бас цаашдаа үр өгөөж өгөх байх гэж боддог л да. Тэгээд ингэж явж байгаад e-спорт дээр 35 мянган сабскрайбертай болчиход цаашаа ерөөсөө тэлж чадхаа байц. Яг үндэ болвол хандсан болов гэж би бодоод байдаг. Монгол цахим спорт сонирхдаг хүн болгон Метаг мэддэг гэж би бол одоо боддог. Тэгээд энэ тог тэгвэл цааш нь яаж хөгжүүлэх юм те. Одоо бизнесийн байгууллагуудаа хамтран ажиллах санал тавихаар 35 мянган сабскрайбер гэдэг бол одоо муу байна. Бусад нөгөө нэг entertainment талын те гейминг талын одоо 100 мянга даваад явцсан 200 мянга 300 мянга 400 мянга даваад явцсан чаналуудтай харьцуулахад бол бага байна гэдэг ийм одоо зүйлийг үлдэж. Тэрэн дээр бол мэдээж марахгүй шүү дээ. Гэхдээ бид нэр бол яг л зүгээр нэг л зорилттой зах зээлээ барьж авсан, нэг л сегментөө барьж авсан. Тэгвэл энэ тоогоо бид нэмэхийн тулд цахим спорт сонирхдаг хүн гэдэг бол өөрөө бас хажуугаар нь технологи сонирхдаг те компьютер дээр л тоглож байгаа. Тэгэхээр компьютерийн холбогдолтой контентуудыг хийгээд би өөрөө тэрэнд бас нэлээд дуртай учраас энэ рүү бүр орохоор шийдсэн. Тэгээд TechMake-ийн цувралууд гараад явж байгаа PC setup, ямар нэгэн gear танилцуулга, review, unboxing гэдэг ч юм уу иймэрхүү контентууд ороод явж байгааг бол бүгдээрээ мэдээж харж байгаа байхаа. Тэгээд ирээдүйд бол Метагийн үйл ажиллагаа нь e-спорт болон технологи тэ одоо шинэ гэрүүд юу байна, сонирхолтой техник технологи юу гарч ийн гэдэг ч юм уу энэ тал руу бас оруулсан контентуудыг хийгээд явах болно. За тэгээд сүүлд нь ерөнхийдөө хэлэхэд Мета дээр ажиллаж байгаа надаас гадна 3 залуу би өөрөө ерөнхийдөө яг энэ зүйлдээ хайртай дуртай байдаг учраас өдийг болтол явж байгаа. Цаашаага явсаарч байх болно. Тэгээд хийж байгаа зүйлдээ аль болох сэтгэлээ гаргаж ханддаг учраас бидний хийж байгаа зүйлс бусдаас арай илүү ялгарч чаддаг байх гэж боддог. Цаашдаа бүр илүү их чанаржуулна. Би одоо жишээ нь 2 жилийн өмнө хийжсэн контентуудаа харахаар арай л амар байгаад байдаг байхгүй юу? Тухайн үедээ гэрэлтүүлгээ тавьж мэдэхгүй, ямар линзээр авахаа мэдэхгүй, яаж одоо аудиогоо бичихээ мэдэхгүй маш их алддаг. Одоо харахаар ингээл тухайн үедээ би бол одоо ямар ч үсэн нэг юм хийгээд үзье гэдэг зорилготой хийжсэн. Тухайн үедээ хийж байхдаа би бол бас гоё юм хийж ин гэж өөрөө боддог байсан. Одоо үзэхээр аимшигтай. Тэ тэрнийг үзэхээр бүр амар сонь санагддаг байхгүй юу? Гэтэ энэ бол түүх. Өсөн дэвжээд явж байгаагийн нэг түүхийн хэлбэр. Магадгүй одоо хийж байгаа контентуудаа би жилийн дараа 2 жилийн дараа харахад би энийг ингэчихгүй яасан болоо, тэрийг ингэчихгүй яасан болоо гэж бодох тийм алдаа дутагдлууд бол мэдээж гарч ирэх нь бол ойлгомжтой. Энэ болгоныгаа засаад явна. Хамгийн анх Метагийн контентыг хийж эхэлж байхад би унтлахын өрөөнөөсөө тоглоомынхоо микрофонтой скрин рекорд хийгээд туториалууд бичдэг, ярьдаг байсан. Тэрний дараа нь би найзаасаа камерыг гуйж авч жагаад анбоксинг хийх гээд би видео хийдэг байсан.
өөртөө байсан кастинг юм Blue Yeti микрофоноо тавиад ерөнхийдөө юм болгоно л баг багаар дээшлсээр байгаа гэж бодож байгаа. Чанар нь дээшлсээр байгаа гэж бодож байгаа. Улам гоё болно. Улам гоё болгох ёстой гэж бодож байгаа. Тэгээд одоогийн байдлаар яг өнөөдрийн нөхцөл байдал дээр бол Метатай хамтарч ажилладаг бизнесийн байгууллага бол байхгүй. Яг зүгээр одоо Mercer ерөнхийдөө бол орж ирдэг л да. За Skytel-тэй бид нар хамтран ажиллаж байсан жилийн хугацаанд үнэхээр гоё хамтарч ажилласан. За цаашдаа Skytel-тэй хамтарч ажиллах уу гэдэг бас одоогийн байдлаар яг хоёр талаасаа бол харилцан тохиролцоод шийдэггүй байгаа. Тэгээд бас ерөнхийдөө бол өөр боломжууд ч гэсэн цаг хугацааны одоо явцад бол гарч ирж байгаа. Одоо нөгөө худалдаа үйлчлэгээний бизнес эрхлэлтэй байгууллагууд ч гэсэн хаяа манайхтай холбогдоод ийм контент гэдэг хамтран ажилладаг ийм зүйлс бол байдаг. Тэгээд зөвхөн Монгол гэхгүй гаднаас манайхтай хамтарч ажиллах саналууд маш ихээр орж ирдэг. Гэхдээ тэрний илүү нөгөө миний одоо барьж явахыг хүсдэггүй яг тэр гамблингтэй буруу тал руу илүү хөшүүрэгдсэн тийм бизнесийн байгууллагуудаас маш их санал ирдэг. Ерөөсөө байнга. Тэгээ би ерөөсөө тэрнийг бол хүлээж авдаггүй. Тэгээд тэмцээн урлагийн зохион байгуулж байгаа газраас гадаадаас бас их маш саналууд ирдэг. Тэрэн дээр бид нэр тодорхой хэмжээгээр хамтран ажиллах чадах дээрээ бол ажиллаад явдаг юм байгаа. За тэгээд мэдээж манайхтай хамтран ажиллах хүсэлтэй бизнесийн байгууллага хувь хүн байх юм бол бид нар бол мэдээж нээлттэй байдаг. Одоо зүгээр нуулгүй би та нарт хэлээ те. Зарим одоо бизнесийн байгууллагууд манайхраа холбогдоод за нэг ийм контент хийх гэсэн юм аа. Тэгээд танаа энэ контентоор оруулъя. Зураг авалтаа хэлгүүлээд ингээд хийя. Үн мөнгө өгөөч гэж надаас асуудаг. Би яг үндэ тэднэрт бол яах юм бэ? Үн хөлс гэж би бол авахгүй. Манайд контент болоод үлдэг, танайд сурчлагаа болоод үлдэг. Бид нэр одоо 30 эдгээр мянган сабскрайбертай энэ дээр заавал надад үнэрхэд авах зүйл ерөөсөө байхгүй байна гэдэг ийм хариултыг л хэлдэг. Гэтэ сонирхолтой зарим нь үнгүй игээд үгээд тэгэхээр за тэгвэл болиё гэд болчихсон. Би тэрний гайхаад. Яагаад гэдгийг юм би мэддэггүй. Гэтэ яванд энэ бол одоогийн байдлаар ингэж байгаа учраас явандаа бид нэр 100 магадгүй 100 мянган сабскрайбертай 200 мянган сабскрайбертай болчих юм бол бизнесийн модель бол арай өөр болох нь бол ойлгомжтой. За тэгээд ямар ч байсан өнөөдөр та бүхэндээ чин сэтгэлээсээ ярилцъя гэсэн үднээс ингээд нэг юм нэлээд урт яриа бас болчих шиг боллоо те. Тэгээд одоо дуустал нь үзсэн хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд намайг бас илүү мэдэж авсан байх. Манай хийж байгаа зүйлийг илүү мэдэж авсан байх. Энэ жилийн үед гэх юм бол бас нэг тодорхой зорилтууд би өөрөө дотроо тавьсан байгаа. Тэрэндээ хүрэхин төлөө ажиллана. Өнгөрсөн жилийн үед гэх юм бол би ерөөсөө Facebook Монголд нэвтрүүлэн, албан ёсоор нэвтрүүлэн гэдэг нэг ганц л том зорилготой байсан. Тэрийг би бол өнгөрсөн жил хийж чадсан. Энэ жил нэг зорилт тавьсан. Тэрийг бүтээр нь л та бүхэндээ хэлье гэж бодож байна. Тэгээд 3 жилийн хугацаанд ямар ч байсан Метатай хамт байсан хүмүүстээ маш их баярлалаа. Хэдүүлээ ямар ч байсан 40 мянган болж чадсан байна. Тэгээд цаашдаа бүр манай энэ family маань, Meta family маань маш өргөн том болно гэдэгт би бол итгэлтэй байна. Ямар ч байсан би тууштай байна. Та бүхэн мэн ч гэсэн тууштай үзээд сэтгэлээрээ дэмжиж явцгаагаарай гэж хүсэж байна да. За тэгээд Монголын цахим спорт илүү олон амжилтыг үзүүлээд Монгол байтугай дэлхийдээ шуугуулсан энэ ирчээрээ байгаасаа аль хэдийн дэлхийд шуугуулад эхэлсэн энэ ирчээрээ байгаасаа гэж би хүсэж байна. Тэгээд дээрээс нэг Метагийн контентууд илүү гоё өргөн хүрээтэй илүү гоё болоод Монголын чагтныг болоосаа гэдэг зорилготой л өнөөдрийн AMA-ийг өндөрлүүлье да. За тэгээд асуулт асуусан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд одоо л дэмжиж явдаг та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн байхгүй бол мэдээж энэ чаналыг өсөө байхгүй гэдгийг та бүхэн бас сайн ойлгоорой гэж хүсэж байна.